За орой минь хүсэж да. За хэдэн минут хүмүүс орж ирэхийг хүлээ. За өнөөдөр сургалтаа ерөнхийд нь тайлбарлаад хэлчихэ. Анхан шатны хүмүүст их хвчлэн зориулсан. За гэвч ойж байгаа хүмүүст маань ч гэсэндээ бас хэрэгтэй сургалт болох болов уу гэж бодож байна. За зарим асуултанд хариулж амжихгүй байж магадгүй. Тэгвэл лайвын дараа асуултад нь хариулъя. Манай хоёр админ бас хариулаад явж байх. За өнөөдөр бол ер нь зүү орох сургалт маань манай дээр пэйж хуудсан дээр хангалттай их байгаа. Видеогоор орцсон байгаа. Тэрийг та бүхэн хараарай. За өнөөдрийнх дээр бол бид нар одоо хуучин сургалтаа лайва дахин давтахгүй. Тэр лайвууд дээр одоо хэлж амжаагүй зөвлүүдийг өнөөдөр оруулна. Тэгэхээр тэр лайвын баг үргэлжлэл гэж харахад болно. За өнөөдөр гол заах зүйл маань бол ерөнхийдөө зүү орох нь иймээ гэд товчхон явчихна. Бүр маш сайн одоо зүү ороохыг өнцөг булан гаргах болон одоо бусад зүү орох талаар асуудал байвал пэйж хуудасны видео дотроос хараарай. Тэнд дэлгэрэнгүй байгаа. Дэлгэрэнгүй тавьсан сургалтыг өнөөдөр дахиж орохгүй. За тэр сургалт дээр хамгийн гол нь дутсан одоо асуусан асуултанд хариулах зорилгоор өнөөдрийн сургалт маань орно. За жишээ нь өнөөдөр хэрхэн одоо дээдлийн утас дуусахад яаж одоо дараагийнхаа утсыг залгуулах вэ? Доотлын утас дуусахад яаж залгуулах вэ гэдэг юм уу? Мөн давхар зүү орох асуудал хүмүүс маш их асууж байгаа. Давхар зүү орохоор одоо давхар зүү орох гэж ярьж байгаа юм. Хос зүү орох гэж бас ярьж байгаа юм. За энэ зүү ороолтыг хаана хөвчлэн хэрэгэлдэг вэ гэхлээр за үлзий утас болон одоо давхраар зурагдсан та бүхэнд дараа нь тайлбарлыг хэлье. Давхраар зурагдсан тийм одоо үлзий утасуудаар ашиглаж болдог байгаа. Мөн булантай бэлтгэц буюу хоёр өөр одоо өнгөн дээр гаргадаг тэр бэлтцийг хооронд нь одоо зоосон шүлжмэл ашиглахаас гадна хос зүү орохоороо бол ашиглан хэрэглэж болдог байгаа. За тэгэхээр өнөөдрийн гол сургалт маань за зүү орох тал дээр бол тэм сургалтууд байгаа. За дахин хэлэхэд зүү орох сургалт маань бүтэн цаг 30 минутын бичлэг пэйж хуудсан дээр орсон байгаа шүү. Тэгэхээр тэрийг та бүхэн хараарай. Тэрэн дээр одоо тайлбарлагдаж яригдаагүй одоо сургалтууд өнөөдөр орно. Мөн өнөөдөр одоо хэрхэн яаж одоо уран дагнаас ойход ямар байдгийг, дагнаасан дээр юуг анхаарах хэрэгтэй байдгийг, за гэдэс нуруу гэж юу хэлээд байгаа юм. Ямар одоо үлзий утсыг ойход одоо хэрхэн яаж ойх вэ гэсэн дандаа тийм одоо техникийн чанартай асуултуудыг одоо сургалтуудыг оруулахар болсон байгаа шүү. За ингээд ерөнхийдөө сургалтаа эхлэе. За энэ бол та бүхэнд харагдаж байгаа энэ бэлтгэц маань хавтганы бэлтгэц байгаа. Зүгээр ингээд сонирхуулах хүмүүсийг орж сонирхуулах үднээс ингээд гаргацсан. За ингээд хавтга гэдэг маань одоо ийм одоо хүмүүс богтог гэж зарим нь ярьдаг нутгийн аялга болгоноор арай өөр хэрэглэгддэг. За энэ бэлтцийг хэрхэн бас яаж ойж болдог вэ гэдэг зааварчилгааг бол одоо зүү орох сургалтын дараа орно. За ингээд та бүхэн маань ингээд зүү утсаа бэлтсэн байгаа бол дагаад хийгээрэй. За зүү утсаа бэлдэж амжаагүй хүмүүс маань байвал лайв маань хадгалагдана. Давхар үзээрэй. Мөн одоо бэлдэж авч амжаагүй тийм хүмүүс маань ямар ч байсан гэсэн карантиныхаа 5 хоногийн хугацаанд өөрт байгаа материалаа ашиглаад тэрэн дээр одоо оёод сургалт хийгээд ээж боломжтой. Гараа зөвшөртөл бол зарим хүмүүс 7 хоногч оёох тохиолдол байдаг. Тэгэхээр тэрийг бол та бүхэн маань одоо карантина дуустал одоо өөрийн одоо байгаа материалаа ашиглаад одоо өргөжлүүлэн өөртөө дадлаг сургалт хийгээд агаарэ. За тэгээд
Ер нь бол сургалтын сүүл рүү бол манай дээр байгаа бэлтцүүдийг маш их хүн асууж байгаа болохоор товчхон тайлбар хийгээд үзүүлнэ. За карантины хугацаанд манай урлан маань өөрөө ажиллахгүй байгаа. Ямар ч байсан 17 хүртэл бол ажиллахгүй, захиалга авахгүй байгаа. За 17-оос хойш улсын одоо ямар одоо улс одоо чиглэл өгөн тэрнийг одоо харж агаад ажиллахгүй эсхийг бол тухай бүрдэн пэйж хуудасаараа бид бүхэн хилээ явнаа. За ингээд сургалтаа эхлэе. За бид нар одоо ингээд өнөөдрийн за энэ бол ингээд торг та бүхэн маань ингээд харж байгаа. Торг гэдэг маань бол энэчнээ юм хийтэй юм одоо зүйлийг торг гэж хэлж байгаа. За одоо энэ дээр ингээд хэрхэн яаж эхлэх вэ гэдгийг харуулах гэж байна. За ингээд энэ торгон дээр ингээд зурсан зураг ингээд байж байна. За ингээд зүүгээ ингээд сөөлчин. Ер нь бол хоёр зүйтэй явал их зүгээр байдаг. Бидний хувьд бол хоёр талдаа хоёр зүйтэй ингээд явдаг байгаа. За ингээд эхлэл яаж эхлэх вэ гэдгийг ингээд харуулъя. За одоо ингээд яг зурсан зурагныхаа дээд тал руу дээрээс нь доош нь хатгана. За ингээд хатгалаа. За дээрээ ингээд нэг утас гараад ирнэ. Доороо нэг утас гараад ирнэ. За ингээд дээрээ утас гаргаад ирсэн. Дээдлийн утас аль болох богиновтор, доотлын утас нь бол аль болох уртовтор байвал их зүгээр байдаг. Яагаад тэгэхээр дээдлийн утас маань арай бага явдаг, доотлын утас хурдан дуустдаг учраас доотлын утсаа арай урт гаргана гэсэн үг. За ингээд дээрээс нь доош нь хатгачлаа. За одоо дараагийн хатгалт хий. Яг хатгасан тэр газрынхаа доохон талаас нь зүгээ гаргаж ирнэ. За зүгээ гаргаж ирлээ. Харж байгаа. За ингээд зүгээ барина. Барьж байгаа энэ хоёр хуруугаараа ингээд барина. Хөдөлгөөнгүй барина. Дунд хуруу ингээд долоор хоёр завсар ингээд авчулж байгаа дахиад харуулъя. Ингээд зүгээ хөдөлгөөнгүй барина. Яаж барьж байгааг харж байгаа байх. За ингээд тэгээд доотлоор ингээд зүгээ хөдөлгөөнгүй барина. Зүү хөдөлгөөнгүй барих нь маш чухал шүү. Зүү хөдөлгөөнтэй байгаад байх юм бол орхид маш хэцүү болдог. За ингээд зүү хөдөлгөөнгүй барилаа. Нар буруу ороолоо. За та бүхэн харж байгаа хумсаараа дарна. За хумсаараа дарлаа. За ингээд хөдөлгөөнгүй болгоно. За одоо зүгээ татаж авлаа. За түрүүний одоо дээдлийнхаа хатгасныхаа тэр гадна тал руу нь харж байгаа бах. Гадна тал руу нь хатгаад цэвэрхэн ингээд хатгалт хийгээд дуу гараад ирнэ. За энэ дууг гаргаж сурах маань юу чухал байдаг вэ? Амтны нүд өдр гаргахад одоо маш чухал байдаг шүү манайхаа. За ингээд ихний хатгалт хийглээ. За одоо 1 мм-ийн зайтай хатгалт хийглээ. Доод тал руу. За ингээд 1 мм-ийн зайтай хатгал дахиад зүгээ барьлаа. Хурууны завсар орууллаа. Ерөөсөө зүг хөдөлгөөнгүй байна. За ингээд дээдл утас татахгүй байгааг харж байгаа анзаарч байгаа бах. За ингээд зүгээ ороолоо. Хумсаараа дарлаа. Их дээдлийн утсыг татахгүй. Тэгэх юм бол дээдлийн дугуйч нь алга болчихно. Тэгэхээр яг л зүүндээ тааруулаад татна гэсэн үг. За авлаа. За одоо буцаагаад дээрх одоо тэр цагираг байгаа гидс гэж ярьж байгаа. Тэрний одоо гол нөхрөнд буцаагаад татгана. За ингээ нэг гинжин холбоо шүн гарч байгаа. За ингээ дээдлийн утсыг ихт их татахгүй шүү. Тэнд дээдлийн утас татахгүй, доотлын утсыг бас татахгүй. Доотлын утсыг ингээ хүмүүс бүр ингээ байдгаар ингээ татаад байдаг. Тэгж татахгүй шүү. Тэгхэл юм бол үрчийдэг нөгөө нэг шалтгаан чинь гарч ирдэг. Доотлын утас би татсан байна гэж хүмүүс зөвлөгөө өгөөд идэг шалтгаан нь тэр. За ингээд дахиад 1 мм-ийн зайтай хатгалаа. Барилаа. Зүгээ барилаа. Хөдөлгөөнгөө олголоо. За ингээд нар буруу ороолоо. За ер нь бол ингэдэг солгоо гартай хүмүүс маань нар зөв ороох гээд байдаг. Гэхдээ ер нь нар зөв, нар буруу аль алийг нь ороод сурах хэрэгтэй. За жоохон фокус нь алдагдчихээн жоохон. Харуулъя. За ингээд бид нар фокус алдаж жоохон удаан. За ингээд доотлын утсыг юус их татахгүй. За ингээд ийм хөөрхөн ингээд ийм цагиргнууд гарч ирнэ. За яг энэ цагирган хэсгийг одоо зүгээрээ заачин энэ цагирган хэсэгтэй энэ хэсгийг бол одоо гидс гэж хэлж байгаа. За арын энэ шулуун шугамыг нуруу гэж хэлж байгаа. За тэгэхээр гидсэн нутагшаага харна, нуруунд гадагшаага харна гэж тайлбарлаж хэлэх үед энийг анзаарах хэрэгтэй. За ингээд зүгээ барилаа, доктортой барилаа. Ороолоо. За ингээд хумсаараа ингээд дарлаа. Зүү хөдөлгөөнгүй байх хэвээр. За бас мөн хумсаа хөдөлгөөнгүй байх хэвээр. Хүмүүс энэ хуруугаа хөдөлгөөд идэг шүү. Энэ хурууг хөдөлгөөд
Тэгээд энэ нөгөө нэг цагиргаа алдаад идэг тал байдаг шүү. Тийхгүй. За буцаад. За ингээд гих мэтчлэнгээр яваад энэ маань өөрөө зүү орох маа. За ингээд нар буруу нар зүү аль алийг нь бол ороод сурах хэрэгтэй. За одоо нар буруу нар зүү орох яагаар шалтгааныг тайлбарлана. Сурах хэрэгтэй вэ гэдгийг. За одоо энэ чэнэс үргэлжлүүлээд та бүхэндээ юу үзүүлэх гэж байна? За зүү орох маань ерөнхийдөө ингэ болчихж байгаа. Жигд л ороод сурах хэрэгтэй. За энийг ороод сурах гэж анган шатны хүмүүс маань нэлээд уднаа. За яг бид нэр ингэ харуулхад их амархан юм шиг харагдаж байгаа боловч анхан шатны сурах гэж байгаа хүмүүс маань за нэг ийм өөцийг бол баг бүтэн явж дуусгах дээ шүү. Тэгчид сая гарч игдэрдэг. За энийг ингэ өнцөг булан гаргах, уран дагнаас гарах гэдэг сургалтууд нь бүгд орцсон байж байгаа учраас бид нар энэс цааш заахгүй. За одоо энэс бид нар юу заах гэж байгаа вэ гэхлээр давхар зүү орох ингээд буюу хос зүү орох гэдгийг зааж өгье. За одоо ингээд ерөнхийдөө шинээр эхэлж гин гэж бодъё. За энэ ч шууд давхар зүү орох ингээд явдаг хэлэх гэж байна. За одоо шинээр эхэлж гин гэж тооцъё. За тэрийг гол гэж дөрөвний тэр тавьсны гол гэж хэлээд за зүүгээ ороолоо. Нар буруу. За ингээд нар буруу ороолоо. Бид нар үргэлжлүүлээ явчихж байгаа шүү. За нар буруу дээдлээ хатглаа. Энэ дүнж эхэлж байгаа гэж ойлгоно. За одоо ингээд нар буруу ороосон. Одоо та бүхэн харж байгаарай. За энэ хөдөлгөөд эхлэе. Уучлаа энэ хөдөлчлөө. Камерман жоохон хөдлөөд байна. За одоо харжээ. Нөгөө эсрэг тал руу татгана. Жоохон томхон зайтай татахаар харагдахгүй ч магадгүй. Зайгаа хоорондох зайгаа. За ингээд ийм зайтай хатгана. За одоо нар зүү орно. Зүү орно. Зүү ороолоо. За авлаа. За дээдлээ хатглаа. За эхний хатгалтууд ингэж хийгдэж шүү. Нэг нь нар зүү, нэг нь нар буруу. За одоо тэгээд тоорондох зайны том жижиг бол өөрснөө тааруулна. За яг 1 мм-ийн зайтай доотлолтой хатглаа. Зүүгээ барина ялгаагүй. За нар буруу ороолоо. Авлаа. За буцаага дээдлийнхаа цахирглуунд хатгачихна. За ерөнхий зүү орохдоо яг гिचлхэн давхар зүү орох. Давхар зүү хос зүү орох гэж ярьж байгаа. За нөгөө тал руугаа явлаа. За бас зүүгээ барьны ялгаагүй. Нар зүү орно. Нар буруу, нар зүү гэдэг тийм одоо зарчмаар явна. Тэгээд ийм 8-ын тоо шиг юм гарч ирэх хэрэгтэй шүү. За жоохон фокус алдагдчихээн жоохон одоо. За ингээд за энэ давхар зүү орох маш их юмд хэрэгтэй болдог. Хос зүү орох гэж хэлдэг. Аль алинаар нь хэлж байна. За нутгаар өөрөөр хэлдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр аль үнжгэл болно. За ингээд нар буруу ороолоо, нар зүү ороолоо. За ингээд яваад ах юм. За энэ маань бол одоо бид түрүү хэлсэн зоосон шүлжмлийн оронд хэрэглэж болно. За мөн гоёосны оронд хэрэглэж болно. За хөөмөлтөө зүү орох гэдэг маань бол бас бид нар уг нь түрүү хичээл дээр заасан байж байгаа. Энийхээ одоо голд эрчлээстэй утас бариад хоёр талд нь ингээ ороохыг бол хөөмөлтөө зүү орох гэж ингэж хэлж байгаа юм. За ингээд яваад байна. За ингээд ерөнхийдөө хос зүү орох маань гаадарч байгаа. Та бүхэн харж байгаа сайн харах юм бол 8-ын тоо шиг болж харагдаж байгаа шүү. 8-ын тоо шиг. За энд бол заавал хумс сургуулаад авах шаардлага байхгүй. Эрэгтэй хүмүүс хүртэл маш гоё байдаг. Ямар ч хумсгүй хэрнээ. Ерөөсөн хамгийн гол нь барилт зүүгээ одоо хөдөлгөөнгүй барих нь маш чухал. Зүү чинь хөдлөөд байх юм бол удаан ойно тэгээд жигд ойж олж чаддаггүй. Тэрэн дээр одоо анхан шатны хүмүүс маань анхаарах хэрэгтэй. Мөн доотлынхаа утсыг маш их татаж болохгүй. Аль аль утсыг татган бол ерөөсөө явж болохгүй шүү. Их татвал үрчигээл явчихна. За ингээд давхар зүү орох маань ингээд яваад байна. За иймэрхүү байдалтай ийм гоё болон жигд болно. За энд бол хамгийн чухал зүйл бол зай хоорондын одоо жигд татгах маш чухал. За тэгээ энэ хоорондох зайгаа бол одоо энэ хоорондох зайг хэр их том жижиг авах вэ гэдэг бол ямар юм ойж байгаагаас шалтгаалаад та бүхэн зохицуулаад явна. За энэ бол одоо ингээд хос зүү орох гэдэг юм аа. За хөөмөлтөө зүү орох гэхээр энийг голоор одоо ингээд эрчлээс утас барьдаг. Тэгээд хоёр талаар нь ингээд дороо явчихаар хөөмөлтөө зүү орох гэдэг юм болчихж байгаа юм. Ерөнхийдөө бол. За ийм болж байна. За ингээд за одоо ингээд
За 100 утас дуусчихна гэж тооцоолъё. За юугаа ач хатгачих. Нөө 100 орохороо зүгээр явчих. 100 ороо. Одоо энэ бол ингээд давхар 100 орохыг би заачлаа. Одоо утас 100 дуусвал яах гэдэг. Одоо ерөнхийд нь юу явъя? 100 орохоо зүгээр хатгаа явъя. За зүгээр 100 орох дээр хатгаж явж байна. За энэс доошоо 100 ороогоод явчих. Та бүхэн сайн хараарай. За солгоо гартай хүмүүс маань гарт эвгүй байвал нар 100 ороогоод явдсан шүү. За 100 гартай хүмүүс бол нар буруу орооход болно. За нар 100 нар буруу ороохын нэг тийм зарчмын ялгаа харахгүй боловч яг одоо энэ цахирган дээр бол жоох нар буруу ороохоор бол за байж байгаа. За одоо коннектинг орж ирж байна уу манайхаа? Тасарчлаа сая. За бичлэг нь хийгдэж ах шиг байна тийм ээ. За орж ирж байна. Өргөжлөө явж ах шиг байна. За болохгүй л дахиад бичлэг яаж оруулахгүй болох олч. За уучлаарай сая жоохон таслаад гарч байна. За ингээд 100 орох маань явж байна. Та бүхэн харж байгаа байх. За болж гин гэж энэ хаш баярлалаа хариулт хэлсэнд. Тасалтаад яж. За одоо ингээд гараа явж байна. За дээдлийн хувцсыг дуусгая. За дээдлийн хувцс дуусгая. За дээдлийн хувцс ингээд дуусчлаа. За одоо хааш нь хатгах вэ? За хамгийн тэр гадна сүүлийн царигны гадна талын ёроол руу натгана. За сайн удаан харуулаарай. За ингээд яг тэгээд за ингээд нэг татахгүй. За ингээд дээдлийн хувцс дуусчихна. За одоо хэрхэн дээдлийн хувцстай болох вэ? За энийгээ ингээд хойно зангидчихна. Зүгээр ингээд зангидсан. За зангидчихна гэж зүгээр үд яач те. За ингээд зангидах уу. За зангидаад хүмүүс зангидахгүй сул яваад идэв шүү. Тэхгүй шүү. Заавал зангидна. Сул орчих юм бол ирчлээс нь гараа авчин заавал зангидна. За хүн болгоны зангидлаа өөр. За энд ингээд зангидчихээн. За миний хувьд бас сул зангидаа явдаг. За одоо ингээд зангидаад таслана. За дээдлийн хувцастай болохын тулд за зүүгээ утсандаа сүглөлөө. За ингээд хаачлаад. За эдийн хэрэгтэй ажиллахад болно. Бүр хит их ойртуулж хайчилж болохгүй шүү. Бас хүмүүс хит их ойртож хайчлуулаад төлсөн асуудал байдаг шүү. Тиймэрхүү юм бол өрн дэмий тэгж яагаад өөрийнхөө одоо юуг бэлтцээ шатаацсан хүмүүс өдр байдаг шүү. За одоо эхлэх гэж байна. Одоо юу вэ штэ тийм ээ сүүлийн гидсний одоо гидс гэж ярьж байгаа. Тэрний голоос дууссан дээдлийн хувцас дууссан гэж дөрөв ярьсан. За тэрний голоос нь зүгээ гаргаад ирлээ. Голоос нь зүгээ гаргана. Манайхан буруу гаргаж ирээд идэг. За ингээд гаргаад ирчихнэ. За гаргалаа. За ингээд дээдлийн хувцастай болчихж байгаа. За ингээд л одоо хатах бол ялгаагүй. Доотлын хувцас чинь дуусаагаа байвал 1 мм-ийн зайтай хатгаад 1 мм-ийн зайтай хатгалаа. Зүгээ ороолоо. За тэгээд ингээд л яваад байхаа шүү. Ер нь бол за сая ингээд харсан байх. За ингээд өргөжлөө явна. Ямар ч тийм одоо утас дууссан гэсэн тийм юу харагдахгүй байгаа. За ингээд явна гэсэн үг. Ерөнхийдөө их амархан. Тий 1 мм-ийн зайтай хатгах шүү. Их хол хатгахгүй, их ойрхон хатгахгүй явах хэвээр. Хит их хол хатгачаад хүмүүс бас их хунираад үрчичдэг шүү. За бүр хит их ойрхон болчихлоор шавааралдаад яг 100 ороосон гэдэг нь бас харагддаггүй. Ийм талтай. За ингээд утсыг одоо харьшлаа. За одоо дээдлийн утас одоо доотлын утсыг дээдлийн утас дуусаад яаж чадах вэ гэсэн. Одоо доотлын утас сая дууслаа. За доотлын утсыг дуусгаад дараа шинээр эхлэх гэж байна. За одоо ингээд бүсийн зангидаад бэлтчихнэ. За энд бол амархан. Шууд 1 мм-ийн зайтай хатгаал явчихна.
1 мм-ийн зайтай. За ингээд хатгачихна. Тэгээд бүрчлүүл явчихна гэсэн. За ингэж явах юм шүү. За энэ дээр нэг ороогүй юм бол өнцөг гарахыг заагаагүй байгаа. Өнцөг гарах өдөр бүр 3 дагнасаар яаж явах вэ? Бүр нарийн бичлэгүүд бол пэйж хуудсан дээр видео дотроос сургалтуудаа хараарай. Тэрэн дээр анхан шатны 100 орох гээд байгаа. Тэрэн дээр бүх сургалтууд цаг 30 минутын сургалт орсон байж байгаа. За тэр сургалтын дээр сая орж ороогүй зүйлийг энд ингээд тайлбарлан хэллээ. За ингээд өнөөдрийн ингээд 100 орох сургалт маань ингээд үрч байна. За одоо 100 орохдоо саяч дээр одоо ямар зүйл гарч ийн вэ гэдэг дээр хэдүүлээ техникийн юмудаа яриа. За энэ юу жоохон хөдөлгөнөө. Жишээ жоохон хөдөлгөн. За энэ дээр одоо харуулах гэж байна. За энэ одоо ингээд бэлтгэц ингээ оёо явж байгаа бэлтгэц. Тэр ингээ хараа. За энэ бол дан дагнасны бэлтгэц. Дан дагнас. За ингээд сайн харах юм бол энэ дан дагнасан дээр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхлээр за одоо бэлтцээ шууд гаргаж ирээд оёх гэж байгаа хүмүүс маань за зүгөө ороогоод оёо сурчлаа. Ерөнхийдөө ингэчлээ. Хээг хаанаас эхлэх вэ гэдэг асуудал яригддаг. За хээг хаанаас ч хамаагүй эхлэн гэсэн ойлголт байхгүй. Миний хээг би хаанаас нь эхлэж оёвол гидсэн дотогшоогоо харах вэ? Нуруу нь гадагшаагаа харах вэ гэдгийг маш сайн бодож эхлэх хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр л нүдэн баримжаагаар за зэнчээс эхэлчихье гэдээ очсон хүмүүс маш их байдаг. Тэгээ нэг нь гидсэн гадагшаагаа, тэгээ нэг бол нуруу нь ингээд дотогшоогоо гэдэг ингээд янз бүрээр очсон байдаг. За тэр оёлт бол зүгээр одоо юу гэдгийг хээ биш уран зураг мөргөнд одоо оёх гэж байгаа хүмүүст бол хэрэгтэй. За хээ бол ерөөхдөө тэгж ойдоггүй. За одоо энэ дээр ингээд дан ойдол дээр бол харагдана. Та бүхэн харж байгаа. За энэ хээг энчнээс эхлээд оёвол ингээд энчнээс ойж ш нуруу дандаа гадагшаагаа гарч. Нуруу. За нуруу гэдэг маань би дахиад энэ ойрхон харагдаж байна уугүй юу? Харуулахыг хичээе. За энэ. За ингээд хараа дандаа нуруу нь ингээд гадагшаагаа ингээд гарцсан. Гидсэн дотогшоогоо ингээд орсон гэж энийг хэлж байгаа. За энэ хэн дээр бас харъя. Мөн ингээд энэ дандаа гидсэн дотогшоогоо нуруу нь гадагшаа. Тэгэхээр би эндээс эхлүүл миний нуруу гадагшаа гарах уу? Эндээс эхлүүл миний нуруу гадагшаа гарах уу гэдгийг бодож эхлэх гэсэн үг шүү дээ, тийм ээ? Зүрхээс хаанаас нь чамгүй эхлэхгүй гэсэн үг. Тэрийг маш сайн тооцоолж эхлэх хэрэгтэй. Нийт ялангуяа дан дагнасны ийм ойдол дээр бол бүгд ингэж гоё жигд харагдвал их сайхан байдаг. За ер нь бол ингэ жигд ингэ хатгаад сурчих юм бол би ерөнхийдөө их өөрийгөө их хатайхан төвшөнд хүрчжээ гэж болно. Том жижиг хатгаж байхан болвол за энэ бол болоогүй байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр гэртээ маш сайн давтаарай. За одоо энэ дээр дан ойдлын бэлтдэг би дан одоо ойдол гэдэг маань бол хээгээ одоо ингэ нэг л ойно гэсэн үг. 3 оёхгүй гэсэн үг ахна шүү дээ, тийм ээ. Нэг дагнасны гэж ингэж хэлж байгаа юм. За ингээд одоо дан шар утсаар ингээд ойж байгаа ингээд ийм дайлангийн нэг одоо хэсгээс ингэ харуулж байна. За ингээд одоо нэг гизээ харуулж явах юм. За дан дагнасан дээр. За 3 дагнасан дээр яах вэ? 3 дагнаас яах ёстой вэ? За энэ одоо 3 дагнаас миний одоо за энэ яг одоо юг бол 3 дагнасан дээр техник юм ярих гэж байна. За энийг би бас урдны пэйжүүд дээр лайвууд дээр бүр зөндөөнийг ярьсан байгаа. Гэхдээ сая шинээр орж иж байгаа хүмүүстээ дахин хэлье. За энэ 3 дагнасан дээр за манай утсаар манай яг бэлтгэц бол бусад одоо бэлтцүүд яаж гэдэг мэдэхгүй байна. Манай бэлтгэцийн өөрийн онцлог юу вэ гэхээр за энэ голын өнгнөөс бүх хийг эхэлдэг байгаа шүү. Яг голын энэ өнгөн дээрс энэ харагдаж байгаа өнгнөөс эхлээд тэгээд дотор талдаа хүндүнг гадна талдаа цайвар өнгө гэж явна. За нэгдүгээр анхаарах хэрэгтэй юм энэ ахна тийм ээ. За хоёрдугаар анхаарах хэрэгтэй юм бас нуруугаа харах хэрэгтэй. Нуруу бүгдөө жигд гадагшаа гарсан байна. За эхний миний одоо өөрийн энэ ойдог юу бол техник бол дунд өнгөө дандаа нуруу гидсийн дотогш нь харуулад дараагийнхаа өнгийнхаа гидсийн дотогш нь харуулад
Дотор талын хүн дөнгөө бол гидсийн эсэргээр нь дотогш нь харуулцдаг. Нуруугаа гадна харна гэсэн. Нэг жигд нэг тал руу нь харуулахгүй гэсэн үг байна шүү дээ. Энд дээрээс ингээд сайн харах юм бол ингээд нуруу нь нэгсэндээ хоёр гидсийн хооронд мөргөлдүүлнэ гэсэн. Тэгэхээр анх хоёртаа энэ талаас нь эхэлж ойсон бол гидсээ мөргөлдүүлэхийн тулд энэ талаас нь эхлээд байх нь шүү дээ. Тэгэхээр чи нөгөө хоёр гидс чи мөргөлдөө явчихна гэсэн үг. Ингэж ойноо л гэсэн үг. Тэгэхээр маш гоё цэвэрхэн болдог. Тийм үү, янз бүрийн энэ тэндээ нэг том ингээд дээшээ доош янз бүрийн арзаач сарцаас харагддаггүй. Ийм онцлогтой. За энэ одоо 3 дагнасаар яах вэ гэхээр одоо манай дээр ингээд бэлтцсэн ийм утас байгаа. 153 та утас. За энэ утсыг маань зарим хүмүүс бүдүү утас ч гэдэг, нарийн утас ч гэдэг. Миний хувьд бол энэ бол яг ингээд таарсан утас гэж боддог. За одоо энэ 153 та утсаар одоо энэ ойцсон байгаа одоо хэлбэр нь ингэж харагдаж байна. За энэс бүдүү утсаар бас ойж болдог. Гэхдээ манайх бол тэр утсыг хэрэглэдэг байгаа. За тэгэхээр одоо ийм 3 өнгийн утас авцсан хүмүүс маань байх юм бол хээгээ энэ өнгөнөөс эхэлнэ л гэсэн үг. Энэ өнгөөр эхлэх нь дотор талдаа хүн дөнгөө хийгээд говийн гадна талдаа цайвар өнгө юу цагаан өнгө юм уу цайвар өнгө гаргаж ойно. За тэгснээр одоо ингэж болно гэсэн. За одоо энэ дээр та бүхэн ингэ цааш нь ингэ харах юм бол би бол ерөнхийдөө бүх өнгөнүүдийн голыг ингэ очдөг байгаа. Гол утаснуудаа өнгөө гаргаа очдөг. Эхлээд за одоо ингээд энд ингээ ойсныхаа дараа дотор хүнд өнгөө явдаг. Яг л цайвар өнгө ихлэн хурдан дуустдаг учраас цайвар өнгөийг би хамгийн сүүлд ойдог. За энэ дээр бол ингээд эхлээд бүх өнгүүдээ ингэж дангийнхаа утаснуудынхаа өнгийг гаргачаад дараа нь дотор талаараа ингээ хүнд өнгө одоо ингээ явж эхэлж байна. Эндээс харах юм бол тэгээд гадна талаараа цайвар өнгө яв. За энэ дээр харах хэрэгтэй. За ийм одоо уулзсан хийн дээр ийм байна. За уулзсан хийн дээр өөр шинээр хүмүүс маань юуг анхаарах хэрэгтэй бэ гэхээр сүүл мөшгөлтийг харах хэрэгтэй. За энэ дээр хоёр төрлийн сүүл мөшгөлт хүмүүс хийдэг. За нэгсэндээ энэ уулзсан хээг ерөөсөө яг энэ чигт нь оёо дуусгацсан хүмүүс байдаг. Тэгэхээр нэг юм сонин яг уулзсан хээ гэдэг нь харагддаггүй. Тэгэхээр уулзсан хээ гэдгийг харагдуулахын тулд яадаг вэ гэхээр хоёр янзын аргачлалаар хөвчлэн хүмүүс хийдэг. За энд бол үзүүлсэн нь бол голын утсыг бол яг одоо зураас нь дээгүүр хүртлээ явна гэсэн үг. За одоо энэ дээр харуулъя. Яаж авах вэ гэхээр яг энэ хүртэл явна гэсэн үг байна шүү дээ. Голын утсаа. Тэгээд дотор талын хүнд өнгийнхаа утсыг нэг дутуу хайна. Энд дутуу хайна. Гадна талын цайвар утас маань тойрч ирээд дотор талынхаа хүнд өнгөтэй нийлнэ. За энэ бол яг тийм загвараар ойсон хэлбэр байгаа. Сайн ингээ харуул. За ингээд энд ингээ сайн харагдаж байна уу? Нойртуулж байна. За энэ дээр ингээ харахад яг зураас нь дээгүүр ингээд яваад дотор талтай хүнд өнгөө уяад хамгийн гадна талын цайвар өнгийг дотор талд нь нийлүүлээд ингээд тушаа. За өөр нэг хэлбэр бол утсаа урт хаяа явдаг. Сүүлээ нэг юм утас илүү гаргаж хайна гэсэн үг. Дотор талынхаа утсыг бас нэг илүү гаргаж хайна. Гадна талынхаа утсыг нэг илүү хатгана. Дандаа нэг илүү хатгаж явна гэсэн үг. За тэгэхээр бас юм нарийнхаа юм урт сүүлний хэсэг гардаг. За ийм хоёр төрлөөр бол хөвчлэн хүмүүс ойдог. За аль одоо тааламжтай, тохиромжтой хэлбэрийг та бүхэн маань өөрснөө сонгоод ойх бол боломжтой. Тийм байгаа. За одоо өөр техникийн нэг одоо мэдэх ёстой зүйл юу вэ гэхэлэр үлзий утсан дээр хүмүүс маш их толгоогоо эргүүлдэг. Би одоо ингэж оён шүү гэж хэлээд байхад л одоо зарим хүмүүс маань үгүй ээ. Заавал одоо ингэж явах ёстой ч гэсэн хүмүүс байдаг. За тийм хүмүүсийг би заавал одоо энэгээр оё гэж хэлэхгүй. Тэгэхээр ерөнхий бол харагдц одоо үзнүүдний одоо баримжаанд бол ингэж өнгө солбиж явах нэг зүгээр байдаг. Та бүхэн одоо энэ үлзий утсан дээрээс харж байгаа. Үлзий утас явах гэж байгаа хүмүүс маань за жишээ нь одоо бид нар харъя. За яаж одоо хамгийн гадна талдаа цайвар өнгө хаяа хараа явсныг. За одоо эндээс бид нар цайвар өнгө явлаа. Энд чи ингэж яваад энд дуусчихна. Гэтэл энэ цайвар маань үргэлжлээ дотогш ингэ явах юм бол дотор орохоор ингэ харагдаж байгаа биз. Тэгэхээр дотгошоогоор явчаар буруу болчихж байгаа юм. Тэгэхээр энэ дээр ингэ дуусгаад энэчнээс цайвар өнгө солбоо хийж явж байгаа. Ингэ солбоо хийгээд ингэ явж байгаа. За энэ дээрээс солбоо хийгээд мөн цагаан гадагшаа гараад энэ цагаан гадагшаа гараад энэ цагаан. За энэс ингэ явчвал үргэлжлээ явчвал энэ дотгошоогоо орохоор байгаа учраас за энэ дээр ингэ солбоо хийж ингэж явдаг байгаа. За энийг бол ингэ айгуус анхаарах хэрэгтэй.
За ингэснээр бол одоо юу гэдэг зарим хүмүүс шууд энэ чигт ингээ очихлаар ингээд тал нь цайвар өнгөтэй тал нь харанхтай болохоор ингээд том жижиг хоёр болоод пропорц нь ингээд хоёр өөр харагдаад байдаг. За ерөнхий пропорц биш одоо ерөнхий юу нь бол ийм байдлаар харагдах хэвээр. За ер нь өнгөт ном ашиглая тэр номыг үзье гэх юм бол болдын одоо ном гэж байдаг. За болдын номон дээр өнгө зохицлохоор маш одоо зөвөр одоо харуулсан байдаг. За одоо энэ жишээ нь болдын номны одоо энэ хэсгийг харуулж байна. За энэ өнгөт ийм ном гаргасан байгаа болд гэдэг хүн. За энэ дээр ингээ харахад одоо яг энэ бол одоо яг Монгол одоо уламжлал аргыг бол тэр чигтний энэ дээр хэрэгэлсэн харагдаж байна. Зөв хэрэгэлсэн харагдаж байгаа. За одоо энэ дээрээс цагаан явлаа. Энд солбоо хийсэн. Энэ дээр ингэж явлаа. Дахиад энэ солбоо хийгээд энүүгээр гадна талын цагаан явна. За ингэснээр одоо үлзий утас маань маш гоё жигд одоо зөв одоо хэмжээст харагдаж байгаа байх. За энэ одоо ямар ч үлзий утсан дээр бол энийг бол ашиглаж болно шүү. За энэ хүний нэр номыг сонирхыг гэвэл ийм Монгол ардын хээ уугалз одоо өнгөц цомог гэдэг энд бүх өнгөнүүд маань өнгө зөө сонирхыг гэвэл ийм байгаа. За одоо та бүх энэ зургийн одоо хэсэг дээрээс харлаа гэхэд л дандаа гадна л та цайвар өнгө явсан байгааг харж байгаа байх. За энэ ном дээр гэхэд харагдчихээн. Дандаа дунд өнгө, дотор талдаа хүнд өнгө, ингээ гадна л та цайвар өнгө. Дагнаас бол хидч явж болно. Бид нар бол ерөөхдөө 3 дагнаас өгдөг. 4 дагнаас одоо хэрэглэж бас болно. 4 дагнаас сонирхыг гэж байгаа хүн байвал манай дээр одоо ингээд өөрөөсөө усалттай утас байдаг. Ингээд 3-аар усах утас байдаг. Энэ дээр цагаан нэмэгдээд байгаа дөрм гэсэн үг. Энэ цагаан утас. Тэгэх юм бол 4 дагнаас ингээ хийж болно. 4, 5, 6, 7, 8 дагнаас 2 дагнаас хийж болно. Аль нь болно. Заавал одоо 3 дагнаасаар хийн гэсэн тийм ойлголт байхгүй. За одоо энэ дээр яаж та цагаан орж иж ингэж яасан бэ гэдэг энэ ном дээр харагдаж байна. Тэгэхээр бүх юм нь бол Монгол одоо уулзах яв бол гадна талаараа дандаа цайвар өнгө явсан ингээ байдаг. Та бүхэн өөрсний хэрэглээнд ч гэсэн ингээ харах юм бол авторн дээр одоо Монгол гэрийн сэлбэр, Монгол гэрийн юм дээр ч гэсэн одоо наацхан харахад бол өнгө усхлыг харъя гэвэл бидний ойрын жишээ бол харж болно. За энэ дээр мөн сүүл мушгилтыг та нар харж байгаа байх. Яг л одоо ойдлмын ч гэсэн яг энэ зургшил ингэж гарах хэвээр. Яг л энэ хээний нүзүр яг яаж гарсан? Яг л ингэж гаргал. Одоо ойж сурах хэвээр юм байгаа шүү. За. Өнөөдрийн бол ямар ч хэлсэн сургалтын дээр одоо өнгө усгалд үлзий утсыг хэрхэн яаж оёох вэ гэдгийг зааж байна. За энэ дээр одоо үзүүлсэн бидний жишээ авсан энэ юу бол одоо энэ шин одоо аргачлал гаргаж ирсэн байгаа манайх. За өөр хүмүүс гаргаж ирсэн хэсгийг сайн мэдэхгүй байна. За энэ миний ойж байгаа хэсэг бол одоо шууд нэг өнгөөрөө яваагүй хэлбэр байгаа. Нэгсэндээ ногоон цэнхэр хоёр уусгацсан. Нэг одоо угалд нэг хийн дээрээ ногоон цэнхэр хоёр уусгацсан. Ийм загвар байгаа. Энэ одоо шин гаргаж ирж байгаа. Одоогоор яг ойсон хүн байхгүй байна. Би бол хоёрод ингэ явж чинь надад дуусаагүй байна. За ерөнхий харагдц маань өөр ингэж харагдаж байна. Гэсэн үг. За дан одоо 3 дагнаасаар ойх юм бол ингэж харагдах нь шүү дээ, тий. Дан улаан шараараа ойхоор ингэж харагдаж байна. Гэтэл хоёр өөр өнгийг уусгаж явах нь бол одоо иймэрхүү зав бас арай өөр шинэлэг юм да. За энийг сонирхож байгаа хүн байвал би энийг яаж явах вэ? Зааварыг мөн лайваар өгсөн байж байгаа. Тэрийг та бүхэн хараад наривчлан хараарай. За сургалтууд маань бүгд лайваар орчихсон байгаа. Видео дотроо хараа. Видео дотроос сайн авахж пэйж хуудастайгаа сайн танилцаарай. Пэйж хуудсан дээр манай бүх фото, зургууд, за видео, лайвууд 4-5 сургалтууд бүгд орсон байгаа. Мөн одоо сата зүү орох, яаж зүү орох вэ гэдэг мөн одоо сургалт орсон байж байгаа шүү. Тэгэхээр одоо энэ дээр одоо заагдаагүй зүйлүүд маань тэр сургалтуудаа та бүхэн одоо энэ карантинтай байж байгаа үедээ сайн хараад аваарай. За тэгээ бүр болохгүй бол карантин дуусаад манай сургалт үн төлбөргүй урлан дээрээ явагдаж байгаа. Хурж ирээд асуугаад яваад ах боломжтой. Тийм байгаа. За одоо энэ дээр харуулсан өнөөдрийн сургалтууд маань ийм байна. За дараагийн сургалтууд маань яаж явах вэ? Энэ дээр одоо ерөнхий тайлбарыг хэлээ явчих. Хүмүүс дан дагнаас гэж юу юм бэ? Дан дагнаас ямар болд юм бэ? 3 дагнаас ямар болд юм бэ гэж асуудаг. За энэ бол ерөнхийдөө 1 дагнаасаар ингээ ойчсон дайлан баг гарын дайлан байж байна. За ер нь ингэж харагдана л гэсэн. 1 дагнаас гэдэг нь хээгээ нэг л ойж байгаа юм. Нэг л юм ойж байгаа хэлбэр.
За яг бүх нуруугаа ялгаагүй бүгднийг гадагш нь гаргаж явах хэрэгтэй гэсэн зааврыг сайн баримтлах хэрэгтэй. Нэг ялангуяа тэр заавар бол дан дагнаас нь маш одоо хүчтэй харагддаг. Тийм байна. За 3 дагнаасны оёдл гэж юу юм бэ? За 3 дагнаасны оёдл гэдэг маань нэг хээгээ 3 удаа ойж байгаа. За энийг бол 3 дагнаас. За энэ бол нэг өнгөөр ингээ ойцсан алаглуулж оёогүй. За хэлбэр байна. За одоо алаглуулж ойсон 3 дагнаас ямар байх вэ гэхээр ийм одоо 3 дагнаас байж гэн ингээ алаглуулад ойцсон. За ингээд алаглуулна гэдэг маань өнгийн утсаараа ингээд 3 дагнаасаар явцсан ийм хэлбэр. Энийг 3 дагнаасны одоо олон өнгөт алаглуулан ойж байгаа хэлбэр байна. За энэ дээрээс 1 2 3 нэлээд олон хүн асуусан байгаа. Энэ битүү хатгамал хийх сонирхолтой хүмүүс нэр орж ирсэн бол яг энэ битүү хатгамалтай бэлтгэц байна уу гэж асуудаг. За энэ бол анхан шатны хүн ойж байгаа бэлтгэц. За энэ бол ингээд шууд битүү хатгаа авцсан. За энэ зураг бол та бүхэн харсан байх энэ Пикассогийн одоо тийм за зурагчид бас сайн мэдэх бах. Өнгө гаргаа явчихдаг. За энэ бол битүү хатгаа явж байгаа. Хавтганых. За заавал 100 орох халбгүй. За ингээд битүү хатгаа сонирхолтой хүмүүс байвал манайх тэ битүү хатгамал заахгүй. За энэ бол яг бид манай ээж өөрөө битүү хатгадаг учраас хүн зааварлаад зүгээр ингээд явж байгаа энэ анхан шатны битүү хатгамал ингээд хатгаж боломжтой. Битүү хатгамлын утас гэдэг өөрөө тусдаа утас байдаг. Манайх тэрийг зардаггүй. За ерөнхийдөө бид нар хэрэглэдэг өөрсний хувцсыг ингээд за ерөнхийдөө ийм утас байдаг. Ирчлээсгүй. За ингээд өнгөөрөө ингээд байдаг. Энэ бол одоо битүү хатгамал хийхэд буюу задгаа хатгамалч гэж хэлж байгаа юм да. Битүү задгаа хатгамал аль нь одоо хийх тийм боломжтой. За бүдүүнээс авахгүйла нарийн хүртлийн утас байдаг. За нарийн утсыг бол нүд дам хийх, бүдүү утсыг бол одоо том объемтай юмнуудаар хэрэглэх гэх юм. Айгу нарийн юмнууд бий. Гэтэ ерөнхийдөө энэ утсыг бол битүү хатгамал сонирхож байгаа хүмүүс байвал ялгаагүй 100 ороохгүйгээр битүү хатгах боломжтой. Дайланч гэсэн битүү хатгаж болдог. Дайлан битүү заавал одоо 100 ороохоор биш битүү хатгах сонирхолтой хүмүүс байвал битүү хатгамал одоо ингээд хийж болно. Яг одоо энэ шиг. За одоо ер нь бол битүү хатгамлыг хөвчлэн за энэ дээр одоо харуулаагүй энэ жижиг объемтэй энэ жижиг хэсгүүд дээр битүү хатгаж болно. Тэгээ хатгамаар байвал за нүдийг гаргаж чадахгүй бол нүд дээр битүү хатгамал бас явж болдог. Тэгэхээр битүү уу задгаа хатгамал сонирхож байгаа тийм хүмүүс байвал одоо хээгээ бол одоо яа харахгүй юугаар ойж таарна 100 орохоор ойж таарна. За ийм амтан болон одоо амтантай болон ийм зурагтай хэлбэрүүдийг бол бүгднийг одоо битүү хатгах боломжтой байдаг шүү. Тэгээ битүү хатгамал сонирхож байгаа хүмүүс маань аль хатгамалаа одоо хэрэглээд яваад иж болно. Заавал одоо 100 ороохгүйгээр одоо яг энийн шиг за энэ маань бол жоохон анхан шатны хүн ойсон ойж байгаа гэж хэлсэн. За ингээд ямарсан битүү хатгаад өнгөөр ингээд гаргаад ингээд явах боломжтой. Ийм байгаа. За одоо дараагийн одоо тайлбарыг хэлье. Одоо би ингээд амтаа ойж чадахгүй наа. Хэцүү байна. Их амархан гэс ойчмоор байна гэдэг тийм байдаг. Тийм хүмүүс. За тийм юмд хавтгыг одоо бид нар санал болгож байгаа. За энэ дээр бид нар ингээд пэйж хуудсан дээр тавьсан байж байгаа. За энэний өнгөц зургийг нь оруулаад тавьсан байгаа. Ийм хөөрхөн. Энийг заавал одоо